Сайн байцгаана уу хүмүүстээ бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Хичээл эхлэхээс өмнө хичээлийн дэвтрээ, сурах хүчгээ, үзгээ гаргаад анхааралтай сууж хичээлээ үзээрэй. За дэвтэрт сар өдрөө өчөө 3 сарын 10. Бидний өнөөдрийн үзэх хичээлийн сэдэв маань шалтгаан ба үр дагаврыг ялган тайлбарлаж сурыг гэсэн сэдэв байна. Шалтгаан ба үр дагаврыг ялган тайлбарлая. Дараах бүдүүрч болон жишээг харьцуулан ярилцаарай. За бүдүүрч буюу загвар нь ягаан өнгөөр бүтсэн хэсэг байна. Шалтгаан ямар нэгэн шалтгаанаас 3 үр дагавар үүсэн бий болжээ. Энэ үр дагавар маань эргэж үж болно, сөргөж үж болно. Ийм загвар бүдүүрч өгөгдсөн байна. За жишээ өгүүлбэр маань шалтгаан заасан өгүүлбэр цэвэр ус ууснаар нэгдүгээрт эрүүл цэвэр арьстай болно. Хоёрдугаар шүд, яс, бат бүх болно. 3. Чээс ялгаруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангана. За ийм 3 үр дагавар үүсчийг өгүүлбэрийн утгаас ажиллахад бол дандаа эерэг үр дагаврууд үүссэн байна. За энэ бол үүссэн үр дагаврууд юм байна. За багш нэг зүйл асууя. Бид яагаад хичээлдээ явахгүй байгаа вэ? Сургууль маань яагаад хичээл орохгүй байгаа вэ? Мөн шалтгаан заасан үр дагавар асуусан өгүүлбэр байна те. Яагаад вэ гэхээр дэлхийн нийтэд халдварт ханиад тархсан учраас бид хичээлдээ явахгүй байгаа. Сургууль маань хичээл орохгүй байгаа. Эдгээр бол үр дагавар нь байна. Бүгдээрээ цэвэр ус ууснаар эрүүл цэвэр арьстай болно гэсэн өгүүлбэрийг утга бүтцийг дэлгэрүүлэн ярив. За өгүүлбэр маань бүтцийн хувьд ямар өгүүлбэр байна вэ гэхээр ууснаар арьстай болно гэдэг 2 үйл үг буюу өгүүлхэн гишүүнтэй. Учраас нийлмэл өгүүлбэр болно. Нийлмэл өгүүлбэр болно. 2 үйлээс бүтсэн нийлмэл өгүүлбэр байна гэсэн. За эхний өгүүлбэрийн маань үйл үг буюу өгүүлхэн гишүүн ууснаар гэдэг үг маань үйлдэхийн тийм алгал R гэдэг нөхцлөөр хэлбэржиж дараагийнхаа өгүүлбэртэй холбогдсон шалтгааны утга заасан байна. За энэ өгүүлбэрт асуулт тавихаар яагаад эрүүл цэвэр арьстай болох юм? За мөн ямар учраас эрүүл цэвэр арьстай болох юм гэж асууж байна те. Тэгэхээр шалтгааны утгатай өгүүлбэр маань яагаад ямар учраас гэсэн асуултад хариулна. Дэлгэрүүлэн ярил R-ын 4 зэрэг буюу үйлдэхийн тий алгуулын нөхцөл нь дараагийн үүлийн шалтгааны утга илтгэж байгаа бөгөөд цэвэр ус ууснаар хүний арьс толиж эрүүлждэг гэсэн утгыг
илэрхийлж энэ өгүүлбэр маань. Цэвэр уусан гэдэг нь шалтгаан заасан өгүүлбэр. Эрүүл цэвэр арьстай болно гэдэг нь өгүүлсэн үр дагавар маань тий. Эерэг үр дагавар хүнд бий болох юм байна. Тэгэхээр шалтгааны утгатай өгүүлбэрийг ялган олох, үр дагаврыг ялган олж тайлбарлахдаа юуг анхаарах вэ гэхээр өгүүлбэр маань дараагийнхаа өгүүлбэртэй ямар нөхцлөөр эсвэл ямар холбоогоор холбогдож байгаа нь маш чухал. Үүнийг анхааралтай ажиглаарай. Гэрийн даалгаварт гэртээ сур хүчгийнхээ 8 дугаар ангийнхаа сур хүчгийг 80 дугаар хуудасны дасгал Е-ийн загвар 1, 2, 3-ыг дэвтэртээ зурж бичээд загварын дагуу шалтгаан үр дагаврын харьцаатай өгүүлбэр зохиож бичээрэй.